Та бүхэнд би 1 сарын хугацаатай үүрэг даалгавар өгнө. Нэгдүгээрт нь орлогоо хянах зарлагаа багасгах, үйлчлэгээний чанар стандартыг сайжруулах ажлыг нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, иргэд оршин суугчдад мэдрэхүйц ийм өөрчлөлтийг хий. Одоо хараа суудаг цаг хугацаа байхгүй. Жолооч нараа тэр сургаж байгаа юм бол сургашилж сурах. Зүгээр энд авчиж нэг тоо төдий 25-20 орн цуглуулж өлөг болсон хэдэн үг шилчээд тэрийгэ эргэж хямдаггүй, мөрдүүлдэггүй, хэвшүүлдэггүй. Зүгээр нэг тийм жижүүрийн ажил болгоцсон юм а та бүхэн өөрчил. За. Жолоочныхоо нийгмийн хангамжийг сайжруулах үүрэг даалгавар чиглэлийг аж ахуй нэгжүүдэд өг. Та нар тэр дүрм журмаа шинжил. Технологийн шинжилтээ хий. Өөрсдөө энэ хяналтаа бүрэн хяналтандаа ав. 100% ав. Тэр смарт карт компани 7 хоногийн хугацаатай шаардлага өргүүл даваа жаргалаа. Бүх систем, хяналт, хөрөнгө санхүүг 7 хоногийн дотор Улаанбаатар хотын холбогдох байгууллагууд, санхүү төрийн сан, нэгтлэн бод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газар Улаанбаатарчуудын өмнө нээлттэй болгож өгөх гэж хэл. За. Хугацаатай үүрэг даалгавар өг. Тэр хасцсан автобусны тоогоо өнөөдөр нэм бүгдийн шугамд гарах. За. Нэг ч хүн суусан байсан, 10 ч хүн суусан байсан гарах. Заавал хүмүүс чигчилдэж явах албагүй байгаа шүү дээ. Яагаад суудлынхаа тоогоор явж болдоггүй? Суудлын тоонд тохируул суу гэж суудалтай автобус хийсэн юм байна шүү дээ. Эсвэл ачааны машин дээр сууж байгаа юм шиг шахалцуулаад явуулах хэрэгтэй юм тэрийг заавал. Яагаад автобус суудалтай байдгийг? Яагаад тоотой байдгийг? Яагаад бид тэгэхээр бүгд морь маш шиг ингэж хичэлдээд явж явах хэрэгтэй?